Өнөөдөр улсын хурлын чуулганаар Монгол улсын ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэх хэсэг талаар хэлэлцсэн ч санал хураалтыг хойшлууллаа. Учир нь чуулганы хуралдаан цусан улсын хурлын гишүүдийн дийлэнх нь тус хуулийн төсөл үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн тул дэмжихгүй гэх байр суурийг илэрхийлсэн юм. Ямарваа хуулийн төслийг хэлэлцэхдээ хуульд заасан дүрм журмын дагуу хэлэлцэх хэрэгтэй. Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1-т зааснаар ерөнхийлөгч улсын хурлын гишүүн засгийн газар хууль санаачлах эрх хөдлөх бөгөөд энэхүү эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтооно гэж заасан байдаг. Энэ нь ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэйж зөвхөн хуулиар тогтоосон эрхийн хүрээнд хууль санаачлна гэсэн үг юм а. Иймд ерөнхийлөгчийн өргөн мэдүүлээд буй улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл нөөрөө хууль зөрчиж байна гэж зарим улсын хурлын гишүүд үзэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 19 онд батлахдаа улсын хурлын гишүүд нь ямар чиглэлээр хууль санаачлах, ерөнхийлөгч ямар чиглэлээр хууль санаачлах, засгийн газар ямар чиглэлээр хууль санаачлах, хүрээ хязгаарыг хуулиар тогтооно гэд энийг улсын хурлын тухай хуулийн 34 дугаар зүйлээр маш тодорхой заагаад өгсөн. Тэгэхээр өөрөө юу гэхээр засгийн газар болоод улсын хурлын гишүүдийн санаачлах чиглэлээр ерөнхийлөгч хууль санаачлах эрхгүй. Өөрөөр хэлэх юм бол улсын хурлын зохион байгуулалт үйл ажиллагаа улсын хурлын гишүүдийн эрх зүйн байдалтай холбоотой хуулийг санаачлах бүр эрх Монгол улсын ерөнхийлөгчд үндсэн хуулиа олгодоогүй. Ерөнхийлөгч үндсэн хуулийн 26-гийн 1 болоод 34 дугаар зүйлийн 4-р хэсэг заасан хүрээнд л хууль санаачлах хэрэгтэй. Тэгэхээр энэ хууль маань анханасаа хууль санаачлах хүрээ хязгаарыг зөрчиж буюу үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчиж орж ирж байгаа учраас энэ хуулийг өнөөдөр байнгын улсын хурлын чуулганы нэгдсэн уралдааны хилцээд явж байгаа нь өөрөө үндсэн хуулийн зөрчилтэй болж хувирнаа. Хэлэгчээс өргөн барьж байгаа энэ хууль нь өөрөө бусад хууль тогтоомжууд дээр ч гэсэн бичигдээстэй байгаа зүйл. Харин яагаад өдийн хүртэл бусад хууль дээр байгаа зүйл байна өөрөө хэрэгжихгүй байгаа вэ гэдэг нь өөрөө асуудал юм гэж миний хувьд бол харж байгаа. Тэгэхээр манай Монгол улсад олон хууль байх шаардлагагүй харин хэрэгждэг тодорхой ойлгомжтой процесс зураглал нь яаж явах нь энгийн хин нэгэнд зориулсан биш тийм хууль байх хэрэгтэй гэж харж байгаа. Ирэх барьж байгаа нам дотор үнэхээр том хагарал бий болсон. Тэгээ баахан өс зангиж ах шиг байна. Тэгээд өс зангитаад уурлсан хэсэг нь уурлуулсан хэсэгтээ хариуцлага тооцох гэхдээ бүхэл бүтэн Монгол улсын 30 жилийн түүхтэй парламентын засаглалыг дөнгөж боожж байгаа эдгээр насны дээр нь хөнөөх гэж байгаа юм үйлдэл болж байна. Тэгэхээр өнөөдөр тангар хөргөөд парламентын гишүүн болцсон бид нар бол энэ хуулийг батлах нь бүхэл хилцэж эхлэх нь өөрөө нүгэл тангаргаасаа нийцсэн хэрэг болно л гэж би хувьдаа үзэж байна. Энэ хууль дотор хэд хэдэн бас асуудлууд байна л да. Жишээлбэл яг ёс зүйг хулчлах гэж оролцсон оролдлого байна. За дээрээс нь үндсэн хуулийн цэц улсын хурал танилцуулснаар гишүүнийг эргүүлэн татах эсвэл жагсаалтын тойргоос гарсан гишүүн гэж алагчилж үзэх те эсвэл намын шийдвэрээр жагсаалтын гишүүдийг эргүүлэн татах энэ бүгдээр нэг парламентын дархлаатай шууд эрсдэл үүсгэх асуудал гэж ойлгоод байна л та. Ер нь олон улсын жишээг бид нэр харах хэрэгтэй л Монгол ганцаархнаа парламентын арчилт орн биш шүү дээ. Дэлхийн дийлэнх орн парламентын ардчлалтай. Тэр улсууд яагаад жишээлбэл яг энэ ёс зүйг хуульчилж оруулж ингэж гарахгүй байгаа юм. Яагаад жишээнүүд нь жишээлбэл Венесуэл гэх мэт орнуудын жишээ байна. Тэгэхээр тийм учраас энэ дээр олон улсын жишээг харахад ер нь бол айгүй ойлгомжтой л та. Тийм учраас энэ хуулийг ер нь дэмжих боломжгүй. Улсын хурлын гишүүн хариуцлага хүлээж эргэн татагдах асуудал бол байх ёстой зүйл байх ёстой зүйл. Гэхдээ яг энэ нөр их хурлын дархлаа талаас яаж харагдах юм те? Ёс зүйгээр нь татах юм уу? Эсвэл эрүүгийн хариуцлагаар татах юм уу? Үндсэн хууль заасан үндслүүдээр татах юм уу гэдэг асуудал нь өөрөө тусдаа асуудал байхгүй. Тэгэхээр энийг улсын хурлын түвшинд их сайн хэлцэж ярих ёстой. Харин улсын хурлын дэг ёс зүй талаас тухайн хуулийн төсөл нь агуулгын хувьд зөв учир дэмжин гэх байр суурьгч зарим улсын хурлын гишүүд хэлж байна. Хэлцэгсхийг дэмжих ёстой. Тэгээс хаана хариуцлагатай байх ёстой. Тэгээд бид нар чинь бас ард түмний төлөөлөл болж ажиллаж байгаа. Ард түмнийхөө өмнө тайлангаа тавьдаг байх ёстой. Бас их хурлын гишүүний бас нөгөө халдшгүй байх эрх за шийдвэр гаргахтай маш их олон эрх ашигуудын дундуур яв шийдвэр гаргадаг юм ажил шүү дээ. Тэгэхдээ энэ чинь дарга биш байхгүй олонний төлөө шийдвэр гаргадаг хүн. Тэгэхээр бас хариуцлагатай байх ёстой. Хариуцлагагүй бол бас энэ асуудлыг ярьдаг байх ёстой л гэсэн байр суурьтай. Нөгөө үзэл санааны үзэл баримтлалын хувьд их хурл хариуцлагатай байх ёстой, зүйтэй байх ёстой, хариуцлага тооцдог механизм нь ажилдаг байх ёстой гэдэг дээр санал нэгдэж байгаа. Энэ бол бүхий л бид улсын хурлын гишүүдийн ч гэсэн ард иргэдийн ч гэсэн хүсэл тэр. Гэтэ энийг яаж зөв хийх вэ гэдэг дээр бол санал нэгдэж байгаа юм байна, санал зөрж байгаа юм байна. Тэр байр суурьаараа л хандаж бас тодруулга асуултуудыг асууж юу яаж байр суурь илэрхийлж байна. Хууль зөрчсөн бол төстэй дөрөв нэг заалтанд байж байгаа шүү дээ. Ер нь үнцүүлдэрч байгаа улсын хурлын тухай хууль дэрж байгаа.
Тэгэхээр ёс зүйн асуудал гэдгийг яаж үзэх юм бэ гэдэг асуудал байгаа. Тэгээ нээлттэй аяжвал их сонин асуудал болно. Одоо гişүүд ч гэсэн хэлээд нь шүү дээ. Одоо хин нэг одоо нам дотроо хулгайч гिचвэл одоо ёс зүйн хариуцлага хүлээхээр болох уу үгүй юу гэдэг. Энийг маш сайн тодорхой болгох хэрэгтэй байх гэж бодож байна. Хуулийг дэмжиж явах хэрэгтэй. Тэгжээж бид нар энэ парламент илүү олон төмний өмнө одоо нэр хүндтэй болох энэ одоо зүйлийг хийнэ гэж бодож байна. Өнөөдрийн улсын хурлын чуулганд 126 гишүүнээс 107 гишүүн эрдсэндээ оржээ. Гэвч гишүүдийн дийлийнх нь тус хуулийн төслийг эсэргүүцэж байсан тул санал хураалтын үеэр эрдсэндээ орсон гишүүдийн дийлийнх нь гарч явсны улмаас улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх хэсэгт ларах санал хураалтыг 4-р сарын 10-нд буюу маргааш нэгдсэн хуралдааны эхэнд явуулахаар хойшлуулад байна.